Сайн байцгаана уу? Туугис ТV язгуурын дуудлага сургалтын болон Туугис язгуурын дуудлага булангийн маань хүндэт жочноор дараагийн одоо 3 дахь жочноор Мягмарын мөнх цэцэг гэдэг эгч маань оролцож байгаа илээ. За Монгол улсаас язгуурын өвийг тээж яваа ийм хүн байгаа. За тэгээд мөнх цэцэг эгч маань ер нь өөрөө бол зурхаач хүн. Чингис хааны зурхаач. Их сонирхолтой ийм жочноо урьлаа. Тэгээд та бүхэнд маань одоо өөрийгөө танилцуулах байхаа гэж бодож байна. За, мөнх цэцэг ихч үзэгчдэд сайхан өөрийгөө танилцуулаарай. За намайг мөнх цэцэг гэдгээ. За би одоо Чингис хааны тооллын одоо цагилбар гаргадаг зурхаач хүн байна. За тэгээд энэ язгуурын дуудлага сургалтандаа бол 2026 оны 6 сарын 25-нд одоо язгуурын дуудлага хүлээж аваад за одоо Дэнсман найзаасаа хүлээж аваад ингээд язгуурын дуудлагатаа суралцлаа. Тэгээд за өнөөдөр бол язгууртан багш усандаа одоо баяртай байна. За язгуурын дуудлагт эхлээд суух сэтгэл ямар байсан? Суухаас өмнөх таны сэтгэл яг суусны дараах таны сэтгэл надаас их сонирн байна л да. За ер нь бол язгуурын дуудлага сургалтыг за тэр 2026 оны 5 сарын 22-ны одоо соён гэгэрэлх телевизээр гарсан тэр нэвтрүүлгийг бол үзсэн. За тэгээд Дэнсман найз маань бас надад би одоо ингээд язгуурын дуудлагыг ингээд хийж эхэлсэн. Тэгээд одоо чи орж сураарай гэд надад хэлсэн. За тэгээд ер нь бол тэр сайхан соён гэгэрүүлэхээр гарсан нэвтрүүлгийг хараа. За тэгээд одоо тэр мөнх тэнгэргэл одоо дуулж штэ тий одоо Эрдэнэчийн дуучин. За тэр дууг бол одоо ингээд сонсоод ер нь бол сэтгэл зүрх маань их сайхан огшоод одоо маш сайхан байсан. За яагаад вэ гэхээр би ер нь ямар нэгэн тийм одоо эргэл сэтгэлгүйгээр л одоо шууд л ингээд ер нь суралцсан гэж бодсон. Яагаад гэвэл одоо энэ язгуурын дуудлагыг үүсгэн байгуулагч Дэнсман найз маань бол битээр одоо нэг багшийн шав. За тэгээд энэ язгуурын талаар одоо Чингис хааны гүн ухаан, Монголын яадын гүн ухаан тэр алтуургийн бодлого талтай бол Дэнсман маань одоо 22 жил энэ язгуурын талаар судалсан хүн байгаа. Судалж суралцсан хүн байгаа. За тэр бүр 2005 оны 8 сарын 19-нд одоо тэр давны багш маань одоо Чингис хааны дээд язгуурын тахилга тайлгыг одоо анх удаа ихэд бол Дэнсман маань энэ Чингис хааныхаа иш хүргийг одоо авсан хүн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо энэ цаг үед бол язгуурын дуудлага энэ сургалтыг хийнэ гэдэгт нь би бол за энэ хүн бол одоо язгуурын талаар хамгийн өндөр дээд эрдэм мэдлэгийг бол бүрэн одоо эзэмшиж боловсрсан хүн байгаа. Тийм учраас бол найзаасаа сурах юм бол надад асар их байгаа гэдэг үднээс шууд одоо итгэлтэйгээр орж ирсэн. Та тэр үеийн тайлга тахилган дээр байсан уу? Байгаагүй юу? Би бүр хожуу орж ирсэн. 2015 оны 3 сард энэ Надахын салхитын хүндийн тахилга тайлганд одоо анх тэнгэрийн дуудлаганд одоо Дэнсмагийнхаа тэнгэрийн дуудлаганд бол суугаа. За тэгээд тэр Чингис хааны дээд язгуурын тахилга тайлгыг бол одоо давны багш маань удирдан үлддэг. За тэгээд тэр тахилганд бол анх удаа орж илаа. Таны хувьд бол язгуурын талаар бас ер нь мэдлэг хуучин суур хундаамтай хүн байна шүү дээ. Тэгвэл язгуур гэж яг таны хувьд яг юу хэлэх юм бол бас одоо бидний хувьд бол мэдж байгаа ч гэсэн огт мэдгүй байгаа үзэгчдэд бас сонирхолтой байх болов гэж бодож байна. За язгуур маань бол одоо дээд тэнгэрээс одоо мөнх тэнгэрийн хүчний одоо нэгж хэсэг ээ. За тэгэхээр хүний ертөнцид ирээд бол цэвэр одоо тунгалаг бие хэл сэтгэгтэй ариун биетэй тийм хүнд бол шингэдэг. Тийм. Тэгээд одоо одоогийн бидний тэг сэтгэж байгаагаас бол сая дахин ийм хурдтай оюун ухаантай. За тэгээд хүний биед одоо шингэхээрээ бол гайхамшигыг бүтээх одоо ийм үүрэгтэй. За тэгэхээр миний хувьд бол одоо өнөөдөр чи 11 жил гарсан болсон байна. Чингис хааны дэлхийн академид одоо суралцаад багшийнхаа шабасаар суралцаад за тэгээ энэ хугацаанд бол маш олон тахилганд одоо оролцсон. Чингис хааны дээд язгуурын тахилга тайлганд бол маш олон удаа оролцсон. За тэгэхээр 2018 оны
8 сард одоо юунд болсон хинтийн Баян Хадрахт болсон тахилга тайлганд оролцсон. За тэгэхэд тэн дээр бол одоо ингээд би тэгэхэд одоо зурхаа судлалын актемд төгсчөөд тэгээд ахилгандаа явж исэн. За тэнд бол миний одоо ингээд бид нар бас зураг авна. Одоо тий ямар язгуур бууж гэнэ үгээ тэр язгууруудыг бол одоо камер уцаараа одоо зураг авна тий. Тэгэхэд бол тэнд ингээд маш их миний зурган дээр маш их тийм номнууд ингээд гарсан. Тэгээ одоо бодоход бол тэр мөнх тэнгэрээс бол одоо энэ зурхаачаар одоо суралцсан учраас намайг одоо цаг тооны цаглбар гаргаа гэд ингээд маш их одоо номнууд бол тэр тахилгаан дээр ингээд буусан байт юм аа. За тэгээд тэр цагаас хойш одоо ингээд цаг тооны цаглбараа бүтээгээд тэгээ өнөөдөр бол одоо 9 дэх тий цаг тооны цаглбараа бүтээх гээд ингээд ажиллаа байж байна. За таны цаг тооны цаглбар их надад маш их сонирхолтой санагцаа. Ягаад тэгэхээр би тантай бол одоо анх удаага хоёулаа царайгаа харж байна. Гэхдээ би таныг Facebook дээр харж исэн байхгүй. Гэхдээ Дэнсмагч нэг ийм ихч байгаад байна. Чингис хааны гэдэг нэг зурхаа бичсэн нэг ихч байна. Айгу сонирхолтой энэ ямар хүн бэ гэж манай найз штэ гэж тэгжсэн. Тэгээд та ер нь тэр зурхаа тэр юуг сонирхож байсан үсэж байгаа. Би мэдэхгүй ямар ч байсан л зурхаа гаргадгийг би мэдэн. Гэхдээ тэрнийх нь талаар би мэдэхгүй гэж байсан байхгүй. Бас үзэгчдэд сонирхолтой болов уу гэж бодож байна. Өнөөдөр ямар өдөр юм бол би танаас асууна гэж хэлээгүй уучлаарай. Зүгээр Чингис хааны цаг тооллоор өнөөдөр ямар өдөр юм бол танд зурхаа нь байна уу? За, бэлгүй яг хуу Чингис хааны одоо энэ цаг тооны цаглбар маань бол одоо энд ингэ байж байна. За, тийм одоо энэ гал морин жилийн цаг тооны цаглбар маань байна. За тэгээд өнөөдөр ингээд хоёлаа хаарчээ. Өнөөдөр чи хэдэн билээ? 7 сарын за өнөөдөр ч улаан морин жилийн гуны сүүл хөхөгчөн хон сарын за хуучдын 17 хөхөгчөн могоо өдөр байна. За 2026 оны 7 сарын 30-ны одоо 4 дахь өдөр байна. Тий. За өнөөдөр одоо жишээлбэл нөгөө нэг тийм юм цай, ийм юм цай гэдэг шиг байх уу? Таны зурхаан дээр яг яад юм бол би сонирхмоор санагдаад байна бас. За ер нь бол одоо энэ од иргэсийн тал дээр болохоор бүтэн өдрийг бол одоо ингээд сайн өдөр гэж хэлэхэд бас хэцүү. Яагаад вэ гэвэл одоо энэ цаг бүх одоо энэ тэнгэрийн эрхсүүд маань цаг минутаар одоо минут секундээр ингээд явж идэг нэг хөдөлгөөнтэй байдаг учраас за тэгээ хөдөлгөөнд ингэж байдаг. За сар маань бол хамгийн хурдан нүүдэлтэй. Тэгээ тийм болохоор бол нэг өдөржингөө одоо яг нэг дор одоо сар маань цогсно гэж байхгүй хурдтайгаар одоо явдаг учраас өдрийн одоо тэр тухайн цаг минутаар маш чухал харна. За жишээлхэд би чамд нэг жишээ хэлээ л дээ. За хүн бол одоо эхээс төрж мэдлэн тий. Тэгэхдээ одоо яах нь тэр эхээс дөнгөж төрөөд тэр хүү салгах яг тэр мөчөд дээд тэнгэрийн одоо оддын ордууд, гариг иргэсүүд хаана ямар байршилтай байгаагаас шалтгаалаад тухайн хүний хувь заяа шууд одоо зурагддаг. Тэгэхээр тухайн минут секундын дээр яригадаад байгаа биз. Тэгэхээр зэрэг энэ нэг өдрийг бол сайн өдөр, нэг өдрийг бол муу өдөр гэж хэлэх одоо боломжгүй. Ягаад гэвэл тэр нэг хүний хувь заяаг ингээд гаргахад тийм ээ тэр хувь заяаны зурхаа зурлагыг гаргахад минут секунд тий цаг минут их чухал байдаг байхгүй юу? Минутын одоо зөв ингээд тодорхойлоод гаргах юм бол тухайн хүний хувь тавилан яг бүрэн зөв зурагддаг. Минут одоо 5-аас 10 минут алдагдах юм бол яах нь тухайн хүний хувь заяа бас дутуу зурагддаг гэж үздэг. Тийм. Тэгэхээр ер нь одоо тухайн хүн маань яг ямар цаг ямар минутанд юу хийх гэж байгаагаас шалтгаалаад одоо зурхаагаа бол гаргаад тэгээд одоо гариг хэрэгс надад хаана ивэлтэй вэ нү хаана анхааруулж вэ нү гэдгийг л мэдээд авах нь их чухал та. Тийм. Одоогийн тэгээд яг одоогийн байдлаар энэ 2026 оны 7 сарын 30-ны 19 цагийн байдлаар за Улаанбаатарын цагаар шүү за. За нар маань бол Арслангийн ордод 7 градусд 18 минуттай аялж байна. За энэ Арслангийн оддын ордод аялаа явж байна. За тэгвэл сар маань болохоор зэрэг Хум хотдын ордод 16 градустай 56 минутанд одоо ингээ аялаа явж байна. За тэгэхээр зэрэг ер нь бол одоо Арслангийн ордынхан маань бол тийм ээ
Аха. Одоо төрсөн өдөр нь болж юм тийм ээ, маш их одоо жилийн хүчээ авч ийн гэсэн үг. Гариг иргэсээсээ одоо 100% цэнэглэж чинь гэсэн үг. За тэгвэл хумх оддын ордод одоо сар маань ингээд аялж байгаа маань хумх ордныхон бол яг энэ сарда сайхан хүчээ авч ийн гэсэн үг. Одоо тий тэр өөрийнх нь сэтгэл оюун санаа цэгцэрж гин, одоо тий тэр ухаан санаагаа цэгцэлж гин, одоо бүхэл тэр хийх гэж байгаа энэ сарда хийх гэж байгаа зүйлээ яах нь дотроо маш одоо сайхан цэгцэлж одоо бодож одоо тунгааж байна гэсэн үг байхгүй юу? За ёстой сонирхолтой юм. Та тэгээд энэ мэдээллүүдээ яаж гаргадیں? Цаанаас онгод орж ирд юм уу? Эсвэл бас орчин цагийн техник тоног төхөөрөмж ашигладаг юм уу? Ер нь яаж яд юм бол бас сонирхол. За ер нь бол яг уу би бол энэ оддын орд одон орон зурхаагаараа бол энэ Монголын одон зурхаад 60 гаруй жилээ амьдралаа зориулсан Доржийн Баасанжуу гэдэг одоо одон орны шинжлэх ухааны эрдэмтэн одоо тийм багшийн хамгийн одоо отхон шавь нь байгаамаа. За тэгээ багш маань бол хичээл зааж байхдаа ингэ хэлжсэн юм. За дээр үед одоо бидний одоо агуу хаадууд тийм ээ ер нь энэ од иргэсийн одоо зурхааг зурхтаа бол одоо хурууга эвэр болтол одоо ингэж зурдаг байсан. За тэгвэл одоо энэ цаг үед бол бидэнд тэгж одоо хурууга эвэр болтол зураад байх шаардлагагүй. Яагаад гэвэл одоо техник технологи хөгжсөн тийм ээ. За бид нар бол одоо 2000 онд ингээл дөнгөж нэг утас гараал те нөгөө 50 53 жилээ ингээл нэг юм том утас гараал тэгээд нэг ийм байсан одоо тэгэхэд яаж ин сараар бараг шинэ утас ингээд шинжлэгдэж байна тийм ээ. За тэрнтэй яг агаар нэг адил энэ дэлхийн олон улсын астрономийн хагас бол энэ гариг хэрэгсээ чинь цаг минут секундтэй ингээд гаргаа тавьчихж байгаа. За яг одоо энэ цаг үед бол ингээд техник технологи хөгжөөд бид ингээд энэ техник технологи хэрэглээд байгаа боловч яг 13 дугаар зууны үед бол ер нь бол энэ од иргэс тэ гариг иргэсийн зурхай тэнгэртэйгээ харьцах харьцаа бол энэ өтгийн үед мөнх тэнгэрт ивээгдэж тэр үеэс бол энэ гариг иргэсээ таньж мэдэж ихэлсэн гэж одоо Чингис хааны гүн ухаанд бол байдаг байхгүй. За тэгэхээр ухаан үед бол бас маш сайн зурж исэн байдаг. Одооний энэ шинжлэх ухааны нарийн тооцоололоор гаргасан энэ цаг тооцоололоос тэр 13 дугаар зууны үед гаргаж исэн цаг тооцоолол хоёр маань ерөөсө 11 км секундын зайтай зөрүүтэй байдаг штэ. Алдаа малган сони юм бэ те. Тэгээ ийм агуу одоо ялангуяа одоо агуу их эзэн Чингис хаан маань бол тэр 13 дугаар зууны үед одоо улс гүрнийг тий Монголын эзэнт гүрнийг байгуулахдаа бол 43 улсыг одоо нэгтгсэн байдаг штэ. За тэгвэл тэр 43 улсын одоо цаг тоололт бол зарим нь одоо намар шинэ жилээ эхлүүлдэг, зарим нь хавар гэдэг ингээд янз байсан байгаа юм л да. Тэгэхээр тэр одоо улсуудынхаа эзэнт гүрэнд орж ирсэн одоо бүх улсуудынхаа одоо цаг тооллыг нэгэн мөрт оруулаад одоо зарлиг гаргасан байдаг байхгүй. Тэгэхээр тэр зарлиг нь одоо ямар зарлиг байсан бэ гэхээр за шинэ жилийг эхлүүлэхэд ер нь цагаан сарыг эхлүүлэхэд гэж байгаа байхгүй юу. За хумх оддын ордод нар сар 2 яг маш нягт тохиох тэр агшинд цагаан сарын одоо цагаан сарыг эхлүүл. Тэгээд жилийн эхлэлийг нь одоо тэг хаврын ихэнх сар бар сараар эхлүүлээ гэдэг ийм зарлиг болгосон байдаг. Тийм. Энэ нь одоо ямар учиртай юм бэ? Яагаад заавал 12 оддын ордоос хумх ордод тийм ээ энэ цагаан сарыг нар сар тохиох үед эхлүүл гээд байгаа юм гэхээр 12 оддын ордоос энэ хумх орд маань оюун ухааны орд байхгүй юу? Оюун ухааныг ивэдэг орд. Хумх оддын ордыг одоо энэ цагийн эрнийг удирдах байгаа Тэнгэрийн ван гэдэг одоо оюун ухааныг иргшээдэг ийм одоо маш хурдтай одоо ийм сайхан гариг маань удирдах юм л да. Тэгэхээр зэрэг хумхын ордод одоо тэр нар сар дохион гэдэг маань мөнх тэнгэрийн хүч тийм хамгийн ихээр одоо бууж энэ Монгол түмнийг ивэх Монгол түмний оюун ухааныг нь зан характерыг нь тэр дотоод сэтгэлийн гадыг нь хүчрэхэг байлгах гээд яах нь тэр хумхын ордод нар сар 2 яг ижил градуст яг ижил минутанд тийм ээ маш нэг давцал хийгтэл цагаан сараа эхлүүл жилийн эхлээ эхлүүлэл гэсэн байдгийг. Тэгэхээр энэ агуу их эзэн Чингис хаан маань бол одоо маш юм оюунлаг
тийм ээ одоо мөнх тэнгэрийн хамгийн тэр ер нь одоо ил ертөнц 5%, далд ертөнц 95% гэдэг одоо ер нь ингээд хүмүүс судлаад байдаг тийм ээ. За тэгвэл ил ертөнц гэдэг маань бидний нүдэнд харагдаж байгаа бүх зүйл. За тэгвэл далд ертөнц гэдэг маань яах нь вэ? Тэр нүдэнд харагдахгүй байгаа тэр болгон 95% нь байх нь. Тэгвэл тэр агуу их эзэн Чингис хаан маань тэр нүдэнд харагдахгүй байгаа далд ертөнцийн 95%-ийг л бүрэн судалж шингээж тэр орчлын ертөнцийг тийм ээ одоо орчлын ертөнцийн тэр агуу эрдэм мэдлэгийг өөртөө шингээснээр яах нь мөнх тэнгэрийн хүчинд ивэгдэж тэр одоо мөнх тэнгэрийн хамгийн одоо цор ганц элчин агуу одоо гүн ухааны элчин болсон байдаг штэ. Тийм учраас бол одоо Монголын ард түмнийг бол одоо тэнгэрлэг монголчууд гэдэг те яагаад гэвэл Чингис ер нь үед бол ингээд энэ тэнгэрээс одоо тэр мөнх тэнгэрээс бол одоо энэ бурхтуудыг явуулд юм байна л да. Зааш ихэд одоо бурхан нөгөө Будда гээл тийм ээ. За Есүс Христ гэд. За тэгтэл манай агуу их эзэн Чингис хаан маань бол яах нь өөрийнхөө тэр бурхны үүрэг тэнгэрийн элчийн үүргээ бол 1000% биелүүлсэн учраас яах нь одоо тэр агуу хаанаараа одоо энэ цаг үед одоо ингээд тэр агуу хааны маань гүн ухаан, оюун ухаан бол одоо яах нь хүн төрлөختнийг одоо удирдах байна. Удирдах эрх үүргээ бол бүгдийг ингээд авсан. За энэ агуу одоо хаанаа тийм ээ хүн төрлөختний одоо энэ 2160 жил хумхын эрен ороод ирсэн байна. Энэ хумхын эрнийг бол Чингис хааны гүн ухаан удирдна гэдгийг одоо Чингис хааны дэлхийн академийн тэргүү ерөнхийлөгч Цаер Принц Давааны багш маань одоо хүн төрлөختөнд хүлээн зөвшөөрүүлсэн байдаг байхгүй. За тэгээд энийг бол хүн төрлөختний одоо тэр дээд идеализмын одоо орнууд бол бүгд одоо мэдж байгаа. Монгол улс нь бол харин одоо энэ цаг хугацаанд одоо бас мэдхгүй одоо ингээд багш маань бол бас агуу их үйл хэргийг одоо Монгол улс бол хүндэтгэн хүлээж авах ёстой. Гэтэл одоо байсаар байгаад гэхдээ бол энэ мөнх тэнгэрийн одоо зарлиг шийдвэр удирдамж учраас бол одоо ингээд бүх нийтээрээ дэлхийн нийтээрээ бол ингээд агуу их Чингис хаан гэдэг ингээд хүндэтгэн хүндэтгэж штэ тийм ээ. Одоо бүх улс орнууд бол Чингис хаан гэдэг одоо бүгдөө одоо мэддэг. Энэ 2000-ны агуу сууд хүн гэж одоо дэлхийд бол зарлагдсан байдаг штэ тийм. За таны хувьд одоо ингээд энэ гарч ирж байгаа язгуурын дуудлага сургалтанд суугаад танд өөрчлөлт оров уу? Ер нь ямар санагдав? Та одоо ер нь хоёр шатны сургалт байгаа шүү дээ. Аль алинд нь суудсан байгаа тий. Гэхдээ ер нь тэрнээс суухаас өмнөх мөнх цэцэг гэдэг хүн, суусны дараах мөнх цэцэг гэдэг хүн. За эхний 5 өдрийн сургалтаас эхлүүлээд яриа. За тэгээд суухаас өмнөх одоо үеийн бодол за суусны дараах бодол. За тэгэхээр энэ язгуурын дуудлагынхаа 5 өдрийн хичээлд сууснаар бол би одоо ингээд хэдийгээр ингээд эрдэм мэдлэг те үзээ зураад гариг хэрэгсийн мэдээллийг асар ихээр авж байгаа ч гэсэн за миний одоо зүрх сэтгэлд бол ийм одоо сэтгэлийн булангаар те одоо гомдол цөхрөл бол юм тэр цаана одоо зүрхний одоо гүнд бол бас байсан байна. Тэгээ би өөрийгөө одоо ингээд 10 жил өөртөөгөө ажиллаад өөрийгөө бол овоо сургаад ингээд те өөрийгөө бол маш сайн хүн болохгүй хичээж байгаа гэд ингээд бодож явсан боловч энэ 5 өдрийн сургалтанд суусан чинь за бүр тэр сэтгэлийн гомдол цөхрөл тэр бүх юм болоод ингээд биенээс бүрэн гардыг юм байна. Тэрийг бол би одоо маш сайн мэдсэн. За тэгээ одоо Дэнсман найз маань бол энэ 5 өдрийн сургалтанд суухдаа одоо өөрийн 4 цагаас 5 цагийн үед бол мөнх тэнгэрийн хүч асар ихээр буудаг. За энэ үед бол ингээд хичээлээ дахин сонсоорой гэдэг одоо ингээд хичээл дээр зааж исэн. За тэгэхээр зэрэг энэ 5 өдрийн сургалтандаа суухдаа яг өглөө болгон өөрийн 4 цагаас 5 цагийн хооронд ингээд хичээлээ ингээд сонсч исэн. За тэгээд 4 дахь өдрийн хичээл дээр ингээд ороод ирсэн чинь миний одоо ингээд сэтгэлийн мухард байсан тэр гомдол зүхрэл одоо бүх тэр сөрөг эрчим бол бүрэн арилцсан байсан. За яагаад одоо би тэрийг яаж мэдэрсэн бэ гэсэн чинь ингээд зүрх сэтгэлд минь ингээд бүр нэг одоо энэ альва юмыг ингээд хүн сонсохороо нэг цаг юм уу баярлаа те эсвэл нэг өдөржингөө баярлаа. Тэгээ тэр баяр бол дуусчдаг байхгүй юу? Гэсэн чинь
язгуурын дуудлагатаа ингээд суугаад 4 өдөр ингээд хичээлсэн. За тэгээд ихэд яах нь дөрөвд өдрийн үүрээр бол ингээд миний энэ зүрх одоо зүрх сэтгэлийн тэр гал бол үнэхээр өндөр түвшинд ингэж баатарч аасж байгааг бол би ингээд бүр мэдэрсэн. Тэгээд үнэхээр надад тансаг санагцсан. За тэр үед одоо би юу бодсон бэ гэхээр за 13 дугаар зууны үед одоо агуу их эзэн Чингис хаан маань за тэр өрлгүүд нь тэр жанждууд нь тэр баатрууд нь яг одоо энэ сэтгэлийн гал нь одоо ингэж буцалж исэн учраас л одоо дэлхийн эзэнт гүрнийг бол маш одоо өндөр түвшинд ингэж Монголын эзэнт гүрнийг байгуулсан юм байна. Энэ их асаад байгаа, энэ их дүрлзээд байгаа энэ сэтгэлийн гал гэдэг ч одоо ямар агуу хүнд ингэж Аз жаргал, баяр баясал, тамир тэнхээ, хүч чадлыг өгдөм бэ гэдгийг бол энэ язгуурын дуудлага сургалтаасаа би бүрэн ирэхээр нь авсандаа одоо ингэж чин сэтгэлээсээ Дэнсмаа найздаа бол баярлж байгаа. Зүгээр гайхамшиг. За би ганцаараа бол ингэж бас авсангүй өнөөдрийн байдлаар ингээд 50 гаруй ингээд ойр дотны өөрийнхөө охиныг ач зээнраа тэгээд хамаатан ах дүү найз нөхөд шавнараа ингээд оруулсан байна. Тэр бүгд маань бас ингээд хичээлийн дараа ингээд ярилцж байхад бол тэр бүгдийн одоо сэтгэлийн гал бол үнэхээр батарч байна. Бас ингээд яг тэр миний мэдэрсэн тэр агуу одоо гайхамшигт сэтгэлийн хүчийг бол ингээд мэдэрсэн байна. За тэгэхээр энэ сэтгэлийн хүч ингээд ороод ирэхээр хүнд маш их юм итгэл төрд юм байна. Тэр гүн итгэл одоо бид нэр яг энэ нийгэмд бол ингээд маш их итгэл алдраад байгаа тий. Гэхдээ миний хувьд бол яг нөгөө агуу хаадынхаа эрдэм мэдлэгийг үздэг, мөнх тэнгэрээ амтай гэж мэддэг, байн одоо мөнх тэнгэр эзэн Чингис хаандаа сүүгээ өргөж мөргөдөг болохоор би болоод бас одоо ингээд итгэлтэй хүн гэж өөрийгөө ингээд бодож исэн. Гэхдээ зарим үед бол бас итгэл алдарна. Гэсэн чинь энэ язгуурын дуудлагынхаа 5 хоногийн хичээлд ингээд суусан чинь за тэр сэтгэл зүрхний гал асчаар тэр гүн итгэл бүр ингээд бат ерөөсөө яг ингээд ахиж хизээч эргэж гуйхгүйгээр ингээд сууд юм байна. За тэгвэл энэ бат итгэлийг ингээд өөртөө шингээсэн хүн бол ерөөсөө яах вэ гэдэг бусдад бутгий. Тэ? Яагаад гэвэл одоо энэ язгуурын дуудлага дээр ингээд хэлж ийн л да одоо энэ хэмжээстүүдийн талаар ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 3D хэмжээст гэд байж байна. Гүм одоо ингээд энэ сошиал орчинд ингээд хараад байхад тий үнэхээр 3D хэмжээстэд хүмүүсээс та асар ихэрэг байна. За тэгвэл энэ язгуурын дуудлагын маань гол зорилго гол агуулга нь болоод ирэхээр энэ 3D хэмжээстийн хүмүүсийг 5D руу оруулж тий одоо тэр аз жаргал баяр баясал энэ сэтгэлийн галыг нь асаах гэдэг юм байна. Ерөөсө гол зорилго нь энэ юм байна. Тэгэхээр зэрэг миний хувьд бол нөгөө өмнө нь ингээд энэ хаадын гүн ухаандаа тий Чингис хааныхаа гүн ухааныг одоо ингээд олон жилээр ингээд суурч таньж мэдчихсэн учраас ерөөс ингээд шууд л ойлгоцсон та. Тэгвэл одоо ингээд би ингээд удаан жил ингээд суралцаад ойлгосон гэд одоо тийм хурдан ойлгоод байгаа юм бас байхгүй. Дөнгөж суусан хүмүүс хүртэл маш хурдан ойлгоод байна тий. Тэгэхээр одоо тэр 3D хэмжээстийн хүмүүс ч одоо дэлхийдээ гологдоод байна. Дэлхийн маань аль үжээ 5D хэмжээст рүү орсон тий. Тэгээд 3D хэмжээстийн хүмүүсийг одоо яах нь вэ? Ингээд биеэ шидлгээгээд сэгсрээд одоо ингээд 3D хүмүүс одоо янз бүрийн тэр 3D хэмжээстийн хүмүүс бол янз бүрийн одоо хохирол амсаад байгаа юм байна гэдгийг би сайн ойлгосон юм байхгүй. Яагаад гэвэл нөө зурхаач хүн учраас бас энэ талаасаа ингээд сайн ойлгочихж байгаа. За тэгэхээр энэ 3D дээр байгаа хүмүүсийг яаралтай эднэртэй туслаж Монголд үдээгүй бүр дэлхийн хүн төрөлхтний те бүхэл тэр 3D дээр байгаа хүмүүсийг 5D руу оруулахын үүрэгт ажил бол энэ язгуурын дуудлагын одоо энэ язгууртнуудад бол байгаа юм байна гэдгийг ингээд бүрэн ойлгосоо. За эхний шатнаасаа бол таны гал асчлаа. Хоёр дахь шатны хичээл цуугаад танд өөр ямар мэдрэмж төрөв? Хоёр дахь шатны хичээл бол бас ч гэж ер нь бас яг зүтгэж байгаа хүнд л орно гэхээсээ тэгж хэн хамаагүй суухгүй хичээл шүү дээ. Тэн дээр нь суухад танд ер нь илүү ямар мэдрэмж төрөв хоёр дахь шатны хичээл дээр? За ер нь хоёр дахь шатны хичээл маань бол одоо тэр далдын ертөнц гэдээ ярьсан шүү дээ. Түрүүн далд ертөнцийн тэр 95% гээ. Тэгэхдээ одоо далд ертөнц гэдэг ихээр энэ ч одоо нөгөө гүйдэл сүнс 3D-ийн юм бол ярихдаггүй л дээ. Энэ дээр бол одоо дандаа язгууртнуудын одоо тэр хамгийн дээд хүч, тэр одоо хүч чадал, тэр бүх зүйл бол ингээд орно. За тэгэхээр зэрэг
яг тэр талын одоо тэгээ 95% гэдэг маань одоо энэ газар дэлхийн эрчим энергийг яаж авч тэ өөртөө шингээх, за мөн тэр оддын ертөнцийн тэр эрдэм мэдлэгийг яаж авч өөртөө зөв шингээх, за ингэснээр одоо тэр орчлон ертөнцид яаж өөрийн мөрөө зөв гаргах вэ? Одоо тэр эрдэм мэдлэг бол ингээд бүр маш сайхан цогцоороо. Гэхдээ маш их одоо ийм нандин, үнэхээр одоо ийм нандин хайрламаар ер нь бол одоо бас энэ хоёр дахь шатны сургалт маань бол бидний одоо агуу их өвөг дээдсийн маань жинхэнэ үнэт өв болоо энэ хоёр дахь шатны сургалтанд байсан. Тэгээд миний хувьд бол одоо нөгөө Чингис хааны гүн ухаанаа үзэж тийм ээ олон жил одоо ингээд давааны багшаасаа сонсч ирсэн болохоор бол одоо нэг хичээл ингээд ороод ийм нарийн нандин задаргаа байгаа юм байна. Гэхдээ одоо тэр Дэнсмаа маань одоо өөрийнхөө энэ язгуур язгуурын дуудлага талруугаа энэ хүнээ одоо ингэж маш хурдан сэрээж байгаа шиг бас хоёрдугаар шатны сургалт маань бол яах нь тэр сэрсэн хүмүүстэй далд ертөнцөөс асар хурдан одоо мөнх тэнгэрийн хүчийг аваад бусдаа туслах яаралтаагаар тэр 6 дий рүү орох 7 дий рүү орох тэр одоо язгууртнуудыг бол биелдэх одоо цогц сургалтын нь бол гайхамшигтай одоо ингэж язгуурынхаа тэр өгөгдлөөр бичиж одоо ингэж сургалтын программыг зохион байгуулсан надад үнэхээр одоо тансаг үнэхээр гайхамшигтай санагцсан. Тэгээд ер нь бол язгуур шингэсэн хүн гэдэг тийм ээ үнэхээр одоо тэр бидний одоо оюун ухаанаас сая дахин одоо оюун ухааны хурд бядыг одоо үзүүлнэхээр үнэхээр тэр оюун ухааны хурд бядыг бол Дэнсмаамнаас цогцоор нь ингэж гаргажээ гэд би найздаа бас баяр хүргээд гоё төрсөн өдрөөр нь бас гоё төлөв итсэн байгаа тий. Харин тий. Яг ерөнхийдөө бол ийм багхгүй. Дэнсмаа ихч бол одоо энэ чинь олон жил толгойдоо бодож явж байсан байхгүй. Бодож хэлж ер нь бол сургалт гэдэг олон жилийн өмнө ярьжсэн. Тэгтэн би ерөөсөө тэр үедээ бийж боловсроогүй байсан. Тоогоогүй. Тэгэд сая энэ жил одоо нодлон жил гэж хэлсэн шүү дээ. 9 сараас эхлүүлээ хэлсэн байхгүй. Их чинь одоо ингээд хүмүүс сургалт гэдэг ингээд шавнар бэлэн байгаад байдаг. Сургалтаа эхлэмээр байна гэхэд нь би хэлсэн байхгүй. За Дэнсмаагч одоо яг одоо надад зав байна. Жохон хугацаанд зав байна. Хоёлаас өдөр шөнө өглөө оройгүй яс наатгай чи ерөөсөө яг бодит болгоо. Одоо таны над толгой дотор юу байна бүгдийг нь гаргаж ир. Хоёлаас яг ингээд эхнээс нь эхлүүлэл цэгцлээл бэлдсэн хөтөлбөр дээр яг хөтөлбөрийг бол өдөр шөнөгүй хоёлоо бүр ингээд за энэ нэг хичээлийг ингээ энийгээ тгий гэдэг ингээд хоёр шатны хичээлийг бэлтгэхэд бол эхний шатн дээр юм эхлэхэд чинь бас амаргүй шүү дээ. Эхний шатн дээр бол ер нь жоох ингээд зарим дутуу санагдаад энэ дутуу байна гэл хоёлоо яг бүр өстэй яс бэлдэж гаргаж ирсэн чинь ерөөсөө эхний шат гоё болоод дараагийн шат бол бүр гоё болсон. Тэгэнгүүт за одоо болцсон. Одоо хоёлоо яг энийг ерөөсөө зүгээр нэг одоо тий амнаас ам дамждаг одоо домог яриа байлаа шүү дээ. Одоо хаадын гүн ухаан маань тий өөрөө ингээд үлгэр туйлс домог яриагаар ингээд дамжиж ирсэн бол одоо байлээ. Одоо ерөөсөө энэнийг яг албан ёсны хөтөлбөр болгох нь чухал. Гэт тэр хөтөлбөрийг бүр манай Дэнсмаагч бол нойртой нойргүй маш олон шүнийг хонсон, олон шүнийг бэлдсэн, маш их юмыг хийсэн. Зарим дээр нь хоёлаа бүр энэний ингээ гэж хагаад гарч ирсэн энэ хөтөлбөр бол яг цогц гэж одоо би хардаг байхгүй юу. Тэгээд би дэмждэг. Яагаад гэвэл миний ихч бол мундаг, оюунлаг, чадварлаг, өөрөө найруулагч хүнээсээ гадна энэ хүнд өөрт нь цаанаас нь яг тэр тэнгэрээс нь яг дохиог ингээ дамжуулж өгöd гэдэг нь их учиртай л да. Манай хүний өөрөө бол бөө биш. Янз бүрийн тийм хүн биш шүү дээ. Гэхдээ манай ихчид бол цаанаасаа энэ яг бүр ингээд нөгөө одоо ингээд дамжлагын одоо шатн ингээд ирцэн яг бэлэн болцсон хүн байхгүй. Тэр хүний сүнс нь бэлэн болцсон. Тэгээд ястаа л хоёлаа өстэй тэр жоохон хугацаанд энийг ямар гоё бэлтгэж гарч ирсэн гэж бодож байна. Энэ хөтөлбөр ерөөсөө нэг сарын дотор босгоход Дэнсмаагч баг нойргүй маш олон өдөр хонсон шүү. Гэхдээ энэ нь яг тэр чинээгээр чанартай гарч ирсэн. Маш гоё чанартай гарч ирсэн энэ сургалтыг
одоо хүмүүст хүргээд ингээд чанар нь үр дүн гараад явж байгаад миний хувьд баяртай байдаг байхгүй. Эхлээд бол мэдээж бид нар ингээд өвөр монголчуудад ингээд өгөөд явхад бол өвөр монголчуудынхаа үр дүнг бол харсан. Гэхдээ би ингээд нөгөө Германд байгаа учраас тэр болгон хичээл болгонд орж чадахгүй. Одоо жишээлбэл танаа ингээд линк адилхан надад ирдэг л дээ, би чи ажилтай байгаад байдаг байхгүй. Орж чадахгүй. Тэгэхдээ энэ болгоныг ингээд харахад яг одоо нөгөө нэг тэр хүний толгойд тэр олон жил бодож явсан бодол нь ингээд бодит болоод биелэлээ болоод гарч ирээд хүмүүстэй хүргээд хүмүүсээ сэрээгээд хүмүүсээ ингэж хөглж чадж байгаад надад бас бахархмаар байдаг байхгүй. Энийг бас таавал ингээд анханасаа бүр таавал одоо огт оргүй хүмүүсийн хажууд бас суйртай хүн байхгүй. Таны хувьд суйртай байсан учраас энийг та ингэж нааж авч шууд эргэлзэх зүйлгүйгээр язгууртан болж ингэж орж ирж байгаа маань таны угаасаа нөгөө ингээд дотроосоо сэрцэн байсан юм чинь бэлэн болгоод өгч штэ. Тэгэхээр та одоо энэс цаашаа язгуурын дуудлага аваад язгууртан болсон хүний хувьд юу хий гэж бодож байна? Хоёулангийнхан цаг удаа маш бага байгаа болохоор таны зорилгыг бас сонсомоор санагдав. За ер нь бол одоо миний гол зорилго бол язгууртан босно учиртай. Яагаад гэвэл одоо энэ язгуур одоо хүний бие шингэн гэдэг бол өөрөө агуу зүйл тийм ээ. Энэ язгуурыг шингээж авахын тулд бол хувь хүн одоо маш сайн хичээдэг. Үнэхээр одоо ингээд чин сэтгэл тийм ээ сайхан одоо сэтгэл өвөрлөж үнэн одоо байж олон жил хичээсний үр дүнд бол яг нь энэ язгуур маань шингэж одоо язгуур шингэсэн хүн бол одоо цаг нарыг бол үл тоож тийм ээ одоо өөрийн хийх ёстой тэр тэнгэрийн одоо үүргээ бол бүрэн дүүрэн одоо цаг хугацаанд нь биелүүлдэг юм аа. За тэгээд миний хувьд энэ Чингис хааны хаан одоо тоолны 6 бос нь бас учиртай. Яагаад гэвэл би энэ дахлах тайлганд ороод маш одоо гоё алтан язгуур бол шингэж байгаа юм Динсмагийн маань авсан зураг байдаг. Одоо Дорнодын туг уулын тахилган дээр. За тэгэхээр тэр алтан язгуур шингээд бол одоо ингээд цаг тооныхон цагдбарыг одоо бүтээсээр тийм ээ одоо 9 дэх жилдээ ингээд гаргах гэж байна. Тэгэхээр зэрэг энэ цаг тооны цагдбарын маань Динсэ маань бас ингээд анх намайг гаргаж хахад хэлдэг байсан. Мөөгийн найз нь чиний цаглбарыг өстой Монгол улс бол дэлхийд дахин ингээд түгээж өгнө штэ гэдэг ингээд хэлдэг. Тэгээ ингээд таарахаараа бидээс нь 2 3 жил болж байгаа нэг таарна. Тэгэхээр найз нь чиний цаглбарыг өстой түгээж өгнө штэ гэдэг ингээд хэлдэг. Би тэг бүр гайхаад идэг гэсэн. Одоо ингээд 9 жил 8 жил гарan болоод хаад таарахаараа л одоо түгээж өгнө гэдэг. Тэгээ одоо өөрөө нэг ч цаглбар авдаггүй. За тэгээ болох бахаа л гэд ингээд бодоод исэн чинь язгуурын дуудлага ингээд сургалтанд орж ирснээр бол одоо ингээд цагдооны цаглбар маань бол энэ дуудлагт орж ирсэн суралцж байгаа тийм ээ бүх одоо энэ өвөр монголчууд бурайд туваа тий гадаадад амьдарч байгаа монголчууд маань ингээд бүгдөө бол энэ Чингис хааны тоолол гэж одоо энэ цаглбар гардгийн байна Монгол улсад маань зурхай чинь мөнх цэцэг гэж хүн байгаа юм байна гэдэг ингээд бүгд мэдээд үнэхээр одоо Динсмаа маань ингээд хэлсэн амандаа хүрээд энэ цаг тооллыг маань одоо дэлхийд дахинд ингээд түгээж байна. Тэгээд өнөөдөр бас одоо туугийн телевизээрээ тийм ээ бас одоо ингээд цаг тооллоо ингээд бас ярьж байгаа маань энэ туугийн телевизийн маань одоо үнж пэнүүд үзэгчд маань тийм ээ одоо маш олноороо ингээд мэдэх болноо. Тэгээ ер нь энэ цаг тоолол маань бол бас одоо ингээд агуу хаадууд маань тий яасан бэ штэ 10 11 12 секундын зөрөөтэй одоо энэ цагийн одоо техник технологиос зөрөөтэй хийжсэн гэхээр ер нь бол цаг тоолол маань нэг цаг зөрөөд ирэхэд бол нөгөө нэг хэрэглэнээс гардаг байхгүй юу одоо тэр бол одоо юугүй гэсэн үг одоо нөгөө хөтөнгөө гэсэн үг. Тий. За цаг тоолол бол одоо ингэж цаг минутаар хэмжигдэж явдаг байгаа. Тэрнээс одоо 24 цагаар бол нар нэг дорой байгаа л тий. Тэгээд дараагийн өдөр нэг гинт төвкрэл эсвэл нэг өнжөөд идэг ийм зүйл бол юусаа байдгүй. За энэ од ирэхээс тийм ээ одоо орныг одоо 10 гаруй жил судалж явж байгаа хүнийхээ хувьд одоо энэ цаг тооны цаглбар дээрээ бол яг одоо энэ тий хаадынхаа гүн ухааныг шингээгээд тий энэ цаглбарт одоо бас хаадынхаа гүн ухаан Чингис хааныхаа гүн ухааныг шингээдэг мөн одоо тийм ээ тэр Чингис хааны дэлхийн альтмын одоо эрдмийн сангаас болоор ингээд мэдээллүүд тий агуу хаадынхаа эрдмээс ингээд тавьдаг байгаа. За тэгээд энэ язгуурын дуудлага одоо энэ сургалтанд бол одоо монголчууд маань одоо бөөн бөөнөрөө орж ирцгээгээрээ би одоо ингэж уриалъя. Яагаад гэвэл одоо бид нар ингээд тий энэ сэтгэлийн галаа хатаах хэрэгтэй байна монголчууд.
Тийм тэрнээс бол одоо ингээд Монгол хүнийг нэг тий Монгол хүн болгоныг одоо аврах за цаашлаад ингээд дэлхийн хүн төрөлхтөн ингээд аврах одоо хамгийн том энэ 5 хоногийн сургалт бол ингээд тийм монголчууд одоо дэлхийн дахныг бол маш хурдан хугацаанд яг нь энэ хүн төрөлхтний хүн бүрийн сэтгэлийн галыг бол маш хурдтай асаах юм байна. За ингэснээр одоо яг нь энэ 3D хэмжээстэд байгаа дэлхийдээ гологдоод аваар осолд ороод тэгээ үер цунамид ороод газар хөлбөлтөнд орж ингэж амь үрэгдээд байгаа энэ үйл явдал бол яг нь 3D хэмжээсийн хүмүүсийг голлож одоо ингэж дэлхийн маань биеэс хэсэрч хаяад байна. Тийм учраас одоо бүгдээрээ тийм ээ сайхан их дэлхийдээ амар амгалан аз жаргалтай амьдрахын тулд яг нь бүгдөө энэ хүмүүс маань 5D рүү орох хэрэгтэй. Энэ 5D рүү орох энэ том ганц цогц сургалт бол энэ язгуурын дуудлага сургалт юм аа. За тэгэхээр зэрэг энэ их дэлхийн маань өөрөө яг өнөөдрийн байдлаар бас энэ мэлхийн оддын орд дээр бол одоо бууд гариг маань за мөн их дэлхийн маань хоёр бас тохиолго хийцэн явж байна. За энэ нь одоо яг энэ цаг үед бол битээс ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэвэл одоо энэ сайхан язгуурын дуудлагын талаар тий энэ язгуурын дуудлага маань бол их дэлхийгээ л аврах гээд байгаа шүү дээ тийм ээ. Бас их дэлхий дээр амьдарч байгаа энэ хүмүүсийг тий хүн төрлөختнг одоо аврах гээд байгаа ийм тансаг сургалтай байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг энэ одоо яриа ярьцлагыг маань бол их дэлхийн маань мөн бууд гаригийг бол монголоор одоо тунгалаг хөх язгуур гэдэг нэртэй. За энэ сайхан гариг хоёр маш одоо өндөр дээдээр ивэж одоо чи битэрийн яг энэ ярилцж байгаа цаг үеийг бол ивэж байна. За тэгээд язгуурын дуудлага сургалтыг үүсгэн байгуулагч Дэнсмаа найз маань одоо мөнх тэнгэрийн хүчинд дээд язгуурын ивэлэр тэнгэрлэг үүргээ гүйцэтгэж яваа одоо язгууртай хүн юм байна гэдгийг л одоо миний хувьд бол бүрэн дүүрэн ухаарч ойлгосон. За ийм учраас бол одоо цаашдаа энэ язгууртан багшийн одоо үүргийг гүйцэтгээ тийм ээ Монгол улсын одоо төдийгүй дэлхийн хүн төрөлхтийн одоо тэр бүх хүмүүст одоо аз жаргал, эв нэгдэл одоо сайхан бүхнийг одоо түүчилэхээр ингээд одоо замдаа гарсан байна. Тэгээд язгуурын дуудлагатаа суусан 2026 оны 6 сарын 25-наас хойш өнөөдрийг хүртэл би огшцоор зүрх сэтгэлийн минь гал улам бадарсаар би их жаргалтай байна. Тэгээд найздаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. За баярлалаа. Бензма хичээ өмнөөс бас танд баярлалаа. За тэгээд язгуурын дуудлага сургалтанд суугаад хүн ингээ те язгуур нь сэрсэн байлаа ч гэсэн бас уг хүний таны хувьд бол одоо уг хүний бүр ингээд үндсэн хүн нь улам ингээд нэг ёсондоо орчин цагаар ярих юм бол одоо сүнсэн бие ингээд бүр баярлаад дээ штэ бүр баярлаад огшоод ингээд сайхан байна. Энийг харах надад бас гоё юм. Яагаад тэгэхээр энэ язгуурын дуудлага сургалт маань өөрөө нэг юм сүнсний өгөгдлөөр явд юм болов уу гэж бодсоо. Би хараад. Яагаад тэгэхээр Дэнсмагч энийг олон жил бодсон ч гэсэн яг ингээд бий болгоод гаргаад ирч чадсан. За сургалт гэж ярихаар хүмүүс монголоор дүүрэн хар мянган сургалт яг үнэндээ би ч гэсэн залхацсан тэр олон сургалтаас. Тэгтэл энэ язгуурын дуудлага бол өөр ихгүй. Зүгээр язгуурын дуудлага гэх тэр дууг таац сонсоод огшоод уйлсан гэж байгаа биз. Яг огшоод уйлдаг те. Тэр дууг хүртэл бичгэд яг язгуураараа бичиж байгаа байхгүй үгүй. Дэнсмагч бол одоо өөрөө үндсэн язгуур сүмсээрээ бичиж шээ. Тэр дууны аяыг зохиосон хүн өөрөө дуулдгүй хүн гэсээрнэ тэр эрэгтэй хоолойг ямар гоё гаргаж ирж яаж гоё дуулж байна. Тэр хүн бас язгуур сүмсээрээ тэр аяыг бичээд тэр дууг дуулж шээ. За тэр дуучин Эрдэнэчим гэдэг хүн угаасаа дуучин боловч тэр хүний тэр хоолой, тэр уянгалаг, тэр өвөрмөц, өнг айс бас яг тэр хүний язгуур сүмсээр дуулагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ дуун дээр гарч байгаа үгийг хүмүүс одоо ингээд зүгээр нэг огшоод сонсох биш утгыг ойлгосоо гэж хүсдэг. Энэ минь тэгээд энэ язгуурын дуудлаган дээр суугаад ирэхээр хүмүүс энийг илүү ойлгох байх гэж бодож байна. Таны хувьд юу гэж боддог? Одоо хүн дээр үед одоо ингээд засал ном хийлэгдэг байлаа, засал хийлэгдэг байлаа. За тэгвэл эзэн хааны амьтаа хөргийг та юу гэж бодож байна? Энэ бол манай язгуурын дуудлагын бас нэг чухал. Эзэн хааны амьтаа хөргийг бол одоо Дэнсмаа найз маань тэр 2015 онд Тэнгэрийн дуудлага хийж яхад би анх ингээд орж ирээд одоо тэр зүгээр энэ 2-3 гараа ингээд 4 хүн гарч ирээд нэг юм 100 хэдэн хилтэй хүнийг ингээд дээш нь сандлаас бараг ингээд тий дүндөө өндөр ингээд өргөчж байгаа байхгүй торхон өндөр өргөчж байгаа.
Тэр надад бол их тансаг санагдчихсэн. За тэгээд би сая язгуурын дуудлагт одоо суугаад сууж авах хугацаанд би бас сэлэнг явлаа л да. Тэгээд одоо найзынд очисон. Тэгээд найзууд дээрээ очиод нөгөө бүх хүүхдүүд нь ирсэн байсан. За тэгэнгүүт л би эхний өдөр нөгөө одоо эзэн хааныхаа хөргийг одоо тэр найзында авчирч одоо хоймортон заалсан. За тэгээд нөгөө эзэн хааныхаа хөргөөр одоо ингээд бүгдөө сайхан хурайлж агаад одоо тэр гэрийн өрхийн тэргүүнийг бол ингээд нэг юм туранхай октод тэ энэ туранхайч хавтай ингээд хөөрхөн жижиг октод нь тэгээ бид нэр ингээд дөрүүлээ өргөж байгаа байхгүй юу? Эхлээд өргөх гэсэн одоо байгаагүй. Яагаад ч өрөхгүй байсан. За тэнгуут эзэн хааныхаа хөргийг одоо хураа гээд сайхан хүч өгж жоод тэгээд ингээ өргөсөн чинь бүр тэр байшингийнхан таазыг мөргүүлэхээ шахтал маш өндөр бүр ингээ метр шахуу ингээ өндөрт өгсөн. За тэгэхээр ер нь одоо эзэн хааны маань ишвэрг маань бол биднэрт ийм одоо агуу хүчийг бол өгдөг. За мөн Чингис хааны гүн хандаач одоо бас ингээд энэ их хүчийг өгдгөө гэдгийг одоо их ч нь одоо суралцаж мэдсээр л үди үрсэн л дээ. Тэгээд бас одоо үр хүүхдүүд нь бүр бүгдөө баярлалаа. Ямар тансаг юм бэ гэдгсэн тэр тэнд нэг 3 өнгөрчилсэн нэг бага насны хүүн манай хашаанд эзэн Чингис хаан хүрээд ирлээ, буучлаа. Ямар сайхан юм бэ гэд нэг уйлаад нэг инээгээд тэр жоохон хүүхэд эрэгтэй хүүхдээсэн тэгээд ингээд нэг хүн нэг одоо нэг сүүлийн үед ингээд нөгөө пенүүд нь ингээд нэг нэг одоо хөл бөмбөгийн одоо пенээр байлаа гэдэг хөл бөмбөгийн баг нь хожчих юм бол одоо хүн ингээд нэг учиргүй эмоцоо гаргаад ингээд нэг гүүгээд юм ингээд янз болоод шүү дээ тий. Тэгсэн чинь тэр нэг 3 4 настай хүүхд бол бүр ингээд эмоцоо гаргаад ингээд нүрээ дараал инээгээл тэгснээ босож хөхрөөл тэгснээ ингээд уйлаад ингээд маш олон хувирал ингээд үзүүлээд манай хашаанд эзэн Чингис хаан буугаад ирлээ гэд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь баг тэр хүүхдийг бол одоо тий мэлмитээ ер нь баг хүүхдүүд маань ийм язгууртан хүүхдүүд ихээс төрж мэдлдэг тийм ээ. За тэгэхээр одоо тэр янз бүрийн амьдралд гутгалдаагүй ингээд цэвэр ариун байгаа тэр оюун санаанууд бол одоо далд ертөнцийн тэр бүх сайн сайхан болгоныг нүдэрээ харж идэм байл л да. Тэгээд тэрийг бол ингээд бутаал харж ил бас сайхан санагдсан маш гоё тансаг тэр гэр бүл тэр чигээр одоо ингээд гоё хүчийг авсан шүү дээ. Ямар гоё. За ингээд манай энэ удаагийн язгуурын дуудлага энэ булан маань одоо ингээд өндөрлөгт өгчээн. Тэгээд Монголын хамгийн анхны эмэгтэй судлаач одоо зурхайч ийм сайхан мөнхцөг гэдэг эгчтэйгээ сайхан ярилцлаа. Тэгээд ерөнхийдөө бол манай Туугис ТV-ийн амьдрал гэж тусгай дугаар байдаг. Тэгээд амьдрал подкастт маань мөнхцөг эгч маань тусгайлан оролцож тэрэн дээр бол одоо бүр ингээд яг жинхэнэ нөгөө зурхайныхаа тухай та нартай илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Тэгээд тийм болохоор зэрэг та нар маань бас амьдрал подкастын мөнхцөг эгчийн дугаарыг хүлээж аваарай. Эзэн Чингис хааны цаг тоолол гэж юу юм? Цаг тооллыг яагаад хийдгийг, тэгвэл энэ цаг тоолол ямар дамжлах шатаар яаж бидний гар дээр ирдэм бэ гэдгийг тун удахгүй бас дэлгэрэнгүй хүргэе гэж бодож байна. Тэгээ урилгын маань бас хүлээж авсан мөнхцөг эгчтэй маш их баярлалаа. Таньда амжилт хүсье. Язгуурн сэрээд язгуурынхаа дуудлагыг хүлээн аваад энэ өвөө тээж явж байгаа таньда цаашдын ажил нь те амьдрал нь дардам байж зам нь цагаан байж олон хүмүүсийн сэтгэлийн галыг асааж олон хүмүүст сэтгэлийн амар амгалан аз жаргалыг мэдрүүлээрээ яг өөртөө мэдэрсэн мэдрэмжээ бусдад хүргээрээ гэж бас танд хүсмээр байна дүү. За гялалаа. За Туугис телевизтэй чин сэтгэлээсээ гялалаа. За тэгээд үзэгчдтэй хандаж таны зүгээс ер нь хэлэх үг юу вэ? Бас таны одоо сүүлийн мөч хорон бүхнийг одоо таны үзэгчдтэй болон өөрийнхөө ойр дотны хайртай хүмүүстэй мэдчилгээ хүргээсэй гэж бас дүүн хүсэж байна. За үзэгчтэй хандаж болол одоо та бүгдөө тийм ээ та бүгдөө язгуурын дуудлагын одоо энэ 5 хоногийн одоо сургалтанд бүгдөө хамрагдаарай, бүгдөө суралцаарай. Энэ одоо өдөртөө нэг л цаг онлайнаар орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд
бүгдөө одоо хамрагдаад миний одоо удам мургийн ахын дүүс те за энэ Монголын ард түмэн цаашлаад одоо энэ тугис телевизийг сонсож байгаа дэлхийн одоо маш олон оронд одоо шүтэн бишрэгч одоо пенүүд нь байгаа те за тэд нар маань бүгдөө энэ язгуурын дуудлагатай одоо орж суралцаад сэтгэл зүрхний галаа асгаагаарэ хэрвээ таны сэтгэл зүрхний гал асах юм бол танд гүн итгэл бат тогтно. За гүн итгэлтэй хүнийг мөнх тэнгэр ивэнэ. Мөнх тэнгэр бол амьтай шүү. За мөнх тэнгэр ивэгээд ирэхээр яах нь танд бол өндөр дээд язгуур шингэж энэ хүний ертөнцид одоо тий та хэн болж төрснөө ямар гайхамшигыг бүтээхийгээ одоо бүрэн ойлгоод ингээд начиг одоо ингээд цаг минут алгасалгүй баяр хөөртэй аз жаргалтайгаар одоо ингээд суралцаж бусад одоо бүх хүмүүст туслах тийм ээ бусдыг аврахын чин хүсгэл маань ингэж оргилсоор байгааг одоо та нартай дамжуулъя. Та нар маань ч гэсэн миний яг энэ мэдэрч байгаа мэдрэмжийг тун удахгүй язгуурын дуудлагатай суралцсанаар бүгд мэдэх болно л гэдгийг хэлье. За баярлалаа. Ингээд үзэгчдтэй дараагийн язгуурын дуудлагын дараагийн зочноо удахгүй уулзуулнаа гэж амлая. Тэгээд түр баяртай. Баяртай мөццөгчээ. Чингис хааны дээр язгуурын байлаар